За зуны нэг 5 сараас 10 сарын хугацаанд найрамд цэцэрлэг төрөлнөрөө хүмүүс хүүхдүүдэд дагуулад очдог. Дүүнрээ дагуулаад сайхан салхилуулъя гэдээ аваад очдог. Гэтэл тэнд хүснэ нь банка тавиад шорлог шараад одоо ямар зохицуултгүйгээр бөө утаа май тавиад ойр орчмын байшин ороллууд тухайн хэсгийн одоо агаарыг бохирдуулж байгаа тийм үзэгдлүүд харагддаг. За төрөл одоо жишээлбэл иргэдтэй одоо чөлөөтэй худалдаа эрхлэх боломжийг нь олгож олно. Гэхдээ давхар заавал хариуцлагын зохицуулт байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр одоо энэ мөрийн хөтөлбөртөө тухайн одоо шорлог зарж байгаа хүмүүст ч юм уу тусгайлан талбай бэлдэж өгөөд одоо стрит фуд маягийн хэсэг бас нээж өгөх зүгээр санагддаг. За дээрэс нь мөн одоо энэ автомашин худалдаалж байгаа хүмүүс ойр тэгсээд ах шиг байна. За энэ тэнд очиод шинэ машинуудаа дэлгэж тавиад зардаг. Үүнийг одоо бас машин зарах тийм тусгай талбайг нэгдсэн байдлаар шийдэж өгөөд оруулах их зүгээр санагдаад байгаа. Бусад одоо хотуудын жишг шиг